хэдэн жилийн өмнө даалуун дээр ажилладаг байсан. 18 настай байхдаа нэг шөнө бараа хүргэж хийж байгаад эцэст нь оройдож орой болж маргааш өглөө шөнө өнгөрөөхөд бэлэн байсан. Шөнийн сүүлчийн байсан хүргэлт байна. Би шууд машины зам руу ороход нуруу минь чичирхийг мэдэрлээ. Би ч гэсэн цээжин дотор муухай рах шиг болсон. Машины зам нь маш урт, нарийнхан хайрган чулуу зам байсан бөгөөд бараг 4 миль үргэлжлэдэг байсан. Энэ нь замын төгсгөлөөс хар нүхнээс дутхгүй юм шиг санагдсныг санаж байна. Хоёр талдаа модны шугам замаас 5 футын зайд суусан улам бүр аимшигтай. Харанхуй байсан тул замын төгсгөлд хэсэгэн зуур зуун өөрийгөө шалгах гэж оролдсон. Би үннийг хэлэхэд энэ нь үнэхээр аимшигтай байсан бөгөөд би айж байсан тул шөнө бараг 10 бол байгаа нь тус олсонгүй. Миний хувьд эвгүй нөхцөл байдал байсан. Би шар шувуу эсвэрхийг сонссноо санаж байна. Би зүгээр л миний өмнө байсан бүх нөхцөл байдлын талаар маш их таагүй мэдрэмж төрж байсныг тайлбарлахад хэцүү. Гэхдээ би пицца хүргэх ёстой байсан ч би пиццагаа дарга руугаа босож очиж тэр намайг хүргэж өгөхгүй гэдгээ мэдсэн тул тэр надад ямар ч эргэлзээгүй. Учир нь би өөрөө санаа зовж байсан тул тэр надад гад төмөр гарах болно гэж санаа зовж байсан. Би зүгээр хитрхи бодсон байсан. Бөгөөд би бүх зүйл сайхан болно гэж. Би үүдэнд буудахад үлдлээ. Учир нь үйлдвэрлэгч пиццаныхаа үнийг онлайнаар төлсөн тул пиццаныхаа үнийг сайных нь хамт төлсөн тул би гудамжаар мүсгэж гэрт ойртоход би урд талын үүдэнд тамхи татаж суугаа эргэтэй харлаа. Сүүлчийн удаа тамхи татаад хоол ундаага тоглож байтал тэр аль хэдийн машин руугаа дөхөж орсон байна уу, сайн уу? Би энд яаж хурдан ирсэн юм бэ гэж хэлтэл тэр хүн над руу шилжснээр илүү удаан шилжиж ихэд ууртай царайтай байсан юм. Энэ үед тэр шууд миний уурд зогсоод миний гараас пиццагаа уурж авангуудаа пицца хүйтэн байна гэж гомдлож ирсэн. Би тэр намайг замын төгсгөл хууж байсныг яаж мэдээд эргэлзэж байсан учир нь тэр намайг үүдний танхимаар харж байсан байх боломжгүй. Үйлчлүүлэгчийг улам бухимдуулж хүсээгүй. Би зүгээр л тэндээс гарахыг үнэхээр хүсэж байсан болохоор би түүнд юу яриад байгааг нь ойлгохгүй байна гэж хэлээд түүний царай бүх их бухимдаж тэр надад худалдагчийг үгүй аддаг гэж хэлсний дараа би байшингийн дотроос хэн нэгэн манай чиглэл давхаж байсныг анзаарсан. Дараа нь миний байшингийн хар талаас манайх руу алхаж байсан өөр хот хоёр хүн өөдөөс дээш ирсэн. Энэ бол зодон онцод нислэг байсан юм уу? Тэнэс гарахгүй бол ямар нэг юм муу зүйл болно гэдгийг би сайн мэдэж байсан. Би түүний захиалсан 2 жилийн хамт үдсэн хоолоо суулгаад жолоочийн таадын хаалга руу гүйж хурдаж тэнэс гарах гэтэл машины хаалгыг онгойлонгот нэг залуу миний толгойг шүүрэн авч миний гар утсыг минь хананд унсан. Тэд намайг эндээс яв гэж хэлсэн. Хэрвээ би цагдаа шиг хэн нэгэнд болсон явдлын талаар үдэл тэр намайг болон манай гэр бүлийг авахар ирэх болно гэж хэлэлтэд миний иргэний үнэлэхтэй байсан тул намайг хаана амьдардаг мэдэж байгаа. Энэ нь миний эрсдэд хүссэн зүйл биш байсан бөгөөд азар миний хэвчэнд ердөө $70 байсан. Миний өдөрт мөнгөний банкны насанд байсан тул гэртээ ирэнгүүтээ би найз охиныхоо утсыг зээж авах хүссэн. Ингэж хулгайд алдчихлаа. Тэд мөнгө рүү орох боломжгүй болно. Шинэ өнөрлөх авсан. Үүнийг үнсэн бүх зүйл зүгээр байсан. Шүн ямар ч төрлийн хүргэлтийн машин жолооддог.
Ялангуяа тэнд аюулгүй байж гэдэс докторыг чинь сайн сонсоорой. Энэ нь таны амь насыг аварч магадгүй юм.